Монполимет групп нь 1992 онд үүсгэн байгуулагдаж, уул уурхай, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл болон эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хөгжлийг бүтээн байгуулагч, үндэсний хөрөнгө оруулагч, Монгол улсын топ 100 аж ахуйн нэгжүүдийн нэг билээ. Монполимет группийн тосон үйлдвэр нь Булган аймгийн Бүрэг хангай, Дүү аймгийн Заамар сумдын нутагт орших, Тосонгийн ордод уул уурхайн ашиглалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хамтдаган явуулсаар байна. Монгол улсын хэмжээнд 12 удаа шилдэг нөхөн сэргээгч байгууллагаар шалгарсан тус компани нь Монгол улсад анхудаа байгаль орчны нөхөн сэргээлтийн загвар үйлдвэр сургалтын баазыг бий болгоод байна. Үүнд 2007, 2011, 2014 онуудад улс орон нутгийн чанартай уул уурхайн хаалт ба байгаль орчны нөхөн сэргээлт сэдэвт үзүүлэх сургалтууд нийтдээ 6 км үргэлжлэх 4 хэсэг олон төрлийн мод бут, өвслөг ургамал бүхий ойн төгөл 16,000 м2 талбайтай байнга сэлгэгдэх цэнгэг уст байгалийн гэмээр амьд нуурыг нөхөн сэргээлтийн түүхэнд анх удаага бий болгожээ. Зөксөө зайгүй үйлдвэрлэл явж явах үед одоо нуур байгуулах ч юм уу цэцэрлэг байгуулах, мод тарина гэдэг бол бас хэцүү л дээ. Тэгэхдээ бид нар бол энэ одоо өмнөх энэ 20 жилийн дотор үнэхээр хийчих ажлынхаа дундуур өөртөө зүтгэсээр хагаад тэгээ ерөөсөө хүнд асар их боломж байд юм байна. Компани хамт олон. Тэгээд ер нь одоо үед чи ер нь бидний шилжилтийн үед ямарваа нэгэн бүтээн байгуулалтыг хийх үед хүмүүс их сонирхолтой ордог. Одоо ялангуяа нуур байгуулах, цэцэрлэг байгуулах, ийм сайн сайхан үйлс чинь одоо залуус их сонирхолтой орд юм шүү дээ. Тэр одоо бүтээн байгуулах сэтгэлээрээ манай компанийн их нэгдэж ажилладаг л да. Тэгээд тэр утгаараа амархан байдаг. Нөгөө талдаа мэдээж одоо ээлжээс буусан үнийг гараад мод тарих ихэд хэцүү л дээ. Гэтэл тэр хүн одоо бидний үүрэгтэй ийм юм хийжээж бид нар энэ байгаль орчныг нөхөн сэргээж болдго юмаа гэдгийг харуулах ёстой гэдгийг бид нар бас ойлгуулж өгдөг, хийлж өгдөг. Бид нар ингэж үлгэр жишээ үзүүлжээж монголчууд маань байгалаа ингэж сайхнаар нь нөхөн сэргээж чаддаг юм шиг ийм боломж бас компани болгонд байгаа шүү гэдгийг хэлж өгөхийн үүднээс тэрийг бол аягүй сайн ойлгосон байгаа манай ажил. Нуурын иргэн нөхөн сэргээлтийг хийгдсэн талбайд улиас, хайлаас, орон нутгийн бургас зэрэг мод тариалсан бөгөөд зэгс шагшуурга гэх мэт усны ургамлууд даган ургаж байгалийн нуураас ялгархааргүй үзэсгэлэн бүрджээ. Нуурын ус нь хөрсний гүний цэвэр уст үе давхаргаар байнга сэлгэгдэж байдаг бөгөөд зэвэг, алган, цурхай, хилтэг, цулбуурт зэрэг олон зүйлийн загастай амьд нуур болжээ. Би бол энэ төрийн байгууллагад ажиллахаас өмнө бол яг шинжилгээ ухааны академи геологийн хүрээлэнд 20 гаруй жил ажилласан. Өөр яг судлаач хүн л дээ 2003-4 оны үед. Тэр үеэс эхлээл Монполиметийн одоо тэр хариуцчихсан инженерүүд нь бид нар санал тавьж ирсэн л да. Юу яавал одоо энэ голыг нөхөн сэргээх нь үр ашигтай байх уу? Ямар ургамал тарих уу? Ямар мод тарих уу? Тэр тарьсан мод ургамлаа яаж одоо услах ёстой юм? Услгааны горимт технологи нь ямар байх вэ гэдэг тал дээр багш их тийм зөвлөгөө авдаг. Зарим тал дээр гэрээт ажил хийлгэж манай салбарын ерөн тэргүүлэх судлаачдаар мэрэгжлийн дүгнэлт гаргуулдаг. Ийм байсан л да. Энийхээ үр дүнд л тэр 16 га орчим энэ нуурыг яаж байгуулах вэ? Яг хаана тогтоох юм те? За тэгээ тэр нуур маань яаж сэлбэгдэх юм? Усны нөгөө нөхөн сэлбэлт нь яаж явагдах вэ гэдэг дээр бас мэрэгжлийн чиглэлээр нэлээд их судалгаа хийлгэсэн үндсэн дээр би бас нуур л да. Тийм болохоор харьцангуй одоо үр дүнтэй болсон ажлуудын нэг. 2001 онд болохоор Булган аймгийн Бүрэг хангай сумын нутгийн иргэд дэвсэл дээр тос нуурыг анх байгуулж ирсэн 2001 он. 2011 онд бол манай энэ тос нуурыг бол Монгол улсын усны тоолгоор цэнгэг ус нуур гэж бүртгэж авсан л та. Энд бол Монгол улстай бол хамгийн анхны одоо энэ хүний гараар бий болсон нуурыг гэж одоо усны тоолгоод одоо ингэ бүртгэж авсан үйл явдал болсон байна. Биологийн нөхөн сэргээлт ургамалжуулалтын ажил нь 1-2 жилийн хугацаанд бус олон жилийн туршид ажиглалт судалгаа, шинжилгээ, арчилгаа хийгдэж байж үр дүн нь гардаг ажил юм. Биологийн нөхөн сэргээлт хийсэн мэтрийг үр дүн гаргаж байна л да. Одоогийн байдлаар 4 ширхэг төвлөлийг бий болгоцсон. 3 ширхгийн ил боожуулгын талбайг бий болгоцсон байна. Одоо ил боожуулгын талбай дээр ихэд манай одоо энэ мод буцууг тариалсан 12 төрлийн мод ургамал буцуугийг тариалж байгаа. Энэ бол тэр тухайн орон нутгийн буцаа өгж байгаа
өөр газраас авчирч туршилтаар хийлгэж байгаа буцааг жишээлбэл бүр ус аймагаас ихэд 3 төрлийн юм бургасыг хүртэл бид нар авчирч байгуулсан. Уурхайн нөхөн сэргээлтэнд тухайн орон нутагт зөгтсөн ургамлыг тариалах нь хамгийн чухал байдаг. Бүс нутгийн иргэд малчтын санаа бодлыг нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай уялдуулан уурхайн хаалтын төлөвлөгөөгөө боловсруулж тухайн газар орныг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь чухал ажил бүгдэлтэй. Ман Болимотын группийн хувьд бол бусад уурхаанаас нэг онцлог зүйл нь бол яг уурхаа дээрээ энэ нөхөн сэргээлтийн чиглэлийн нэг мод үржүүлгийн газруудыг бий болгосон байна. Тэндээс бол одоо бусад уурхай аж ахуйн хөгжөөд мод авах. За энэ орон нутагт бас тодорхой хэмжээний ногоон бүс бий болгоход тэндээс бас хангах. За мөн өөрсдийнхөө нөхөн сэргээлтэн дээр тэрийг ашиглах чиглэлээр ийм мод үржүүлгийн газар явуулаад тэрийг их үр дүнд хүргэж байгаа нь бол бас замын орны хувьд бол нэлээд бас боломжтой гэж харж байгаа. Одоо би шудан ингээл зун энэ Монголын уурхай очиод бас нэг тийшээ олон жил зам болон яваад тэндээ нутгалдаг. Ер нь нөхөн сэргээлт мөргөлтөд биднийх бол сайн хийдэг шүү дээ. Ер нь бусад уурхаануудыг бодвол биднийх чинь байнга л нөхөн сэргээлт хийгээл мод тариал, жимсний модч тариал, янз бүрийн шидөө модууд тариал. Байнга л нөхөн сэргээлтийг бол нэг нөмөрт бол эднийхийг л хамгийн түрүүнд сайн хийдэг гэж боддог шүү дээ. Энэ Монголын компаниуд одоо нөхөн сэргээлт хийгээд байгаль орчинд нээлттэй сайхан ажиллаж байгаа. Ер нь алтны уурхайг харж яхад бол ер нь нөхөн сэргээлт хийгээд нөгөө жавс уурхай хугацаанд л иждэг. Эднийх бол уул уурхайгуудыг хатгах яхад бол нөхөн сэргээлт асар их сайн хийдэг. Тэгээд одоо бол мал хувь бэлчих тэдүүлээс тэр шүрүүп мөрөмөнд орно гэсэн ойлголтод байхгүй. Гол бол ороод усаа угаал үсгийг гараад ирнэ. Досон уурхайн биологийн нөхөн сэргээлт ургамалжуулалтын ажлын нэг үндсэн чиглэл нь Досонгийн ордын суналтын дагуу модны ногоон төгөл байгуулах буюу ойжуулах ажил. Ойжуулалтын хүрээнд үрээр болон мөчрөөр боожуулсан модны суулгац саяар тоологдож байгаа бол нийтдээ 6 км орт 4 хэсэг ойн төгөлд улаас 2 зүйл, хайлаас бургас 5 зүйл, чацарган, үхрийнүүд, саваамод, торлог зэрэг нийтдээ 70 гаруй мянган модыг тарьж ургуулan арчилж байна. Бид нар зүгээр нэг одоо олон настай үрийн үр цацаад орхиогүй энийгээ бүр одоо цэцэрлэг болгох юмсан. Энэ аймаг орн одоо энэ суманда тий ард иргэд нь эргээд амарчдаг их сайхан тэр байгалийн сайхан үзэсгэлэнтэй газар бий болгочих юмсан гэсэн ийм сайхан сэтгэл бидэрт бүгдээрэнд нь байсан учраас тэн дээр сэдээд улам сайхан жилээс жилд ийм ажил хийж нэмдэг болсон. Биологийн аргаар сайжруулж байгаа хөрсөн дээрээ бид нар одоо ойжуулах, олон наст ургамал тарих, бүр одоо хөрсийн сайжруулах юм арга хэмжээнүүд авдаг болсон. Сайн хийдэг компаниуд Монголд олон байна шүү дээ. Жишээ нь одоо Мон Болимот бол одоо үнэхээр сайн хийдэг, одоо ерөөсөө маш сайн хийдэг, одоо тэр голын гол дэрэг өөрчилсөн ч гэсэн тэрэндээ бас хараа хяналтаан тавьж одоо олборлт хийсэн газараа тэр дээр ямар ургамал, ямар цэцэг, ямар амьтан байсан тэрийг одоо өнөөдөр нөхөн үржүүлэх энэ талдаар бол онцгой анхаарч одоо маш их мод тарих, одоо зарим мод тарьсан газар нь одоо шовуу, одоо туулаймуулаа одоо янз бүрийн амьтан ирсэн байна лээ би өөрөө үзсэн. Тэгээд надыг нэг тэгж явахад нэг настай өвтөр хүн асуусан. Хүмүүн эн чинь энд одоо олборлт явуулсан юм чи одоо ингээ харахад ерөөсөө эрүүл газар шиг байх юм гэсэн. Гэхдээ одоо би өөрөө нүдэрээ үтсэн юм да ордол нэгэд би тэр хүндийг дайлуулж яасан. Тэгээ ийм сайн юмнууд байгаа юм. Мон Болимотчууд байгаль орчныг хамгаалах биологийн нөхөн сэргээлтийг бүс нутгийн цаг агаар, экологийн нарийн судалгаан дээр үндэслэн уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулж, стандарт дүрэн журам технологиг мөрдөн байгалийн унган төрхийг нь эргүүлэн бий болгохыг эрхэм зорилгоо болгон ажилдах тус хамт олно. Байгаль орчны нөр их бүтээн байгуулалтын зарим хэсгээс хамтдаа сонирхолоо. Уул усан тэгшхэн, унган нутг нь тэнүү, ургамал амт нь амгалан тайван, улс орн минь хангалуун сайхан байгээ. Монгол улсад анх удаа байгаль орчны нөхөн сэргээлтийн загвар үйлдвэр сургалтын бааз бий боллоо. Нөхөн сэргээлтэнд анхлан 16,000 м2 толбоо бүхий цэнгэг үст амьд нуурыг бүтээн байгууллаа. Үйлдвэрлэлийн бүсийн нөхөн сэргээлтэнд ховор, нэн ховор модуудыг хэдэн саяар нь тарьж ургуулсан. Туул голын гал тайм булны аманд улсны ихийг хамгаалах ойн сан бий болгоход оролцож олон мянган мод тариалаад байна. Улсын хурлын сонгуулийн 71-р тойрогт Монгол ардын намаас нэг дэвшигч Сэдэнгийн Гарамжав